Хамтдаа чимээгүй цагаа эхлүүлцгээе. За өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв Бурхны тоглолтын дэвтэр. За Библийн ишлэл 2 дугаар Тимот 3-ын 16-аас 17. Бичвэр бүр Бурхны амьсгалснаар байгаа бөгөөд заах, зэмлэх, залруулах, зөвд чиглүүлэхэд тустай. Үүгээр Бурхны хүн чадамгай болж альва сайн үйлд бүрэн бэлтгэгддэг. За залбираад эхлэе. Эзэн минь өнөөдөр би таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд өөрийнхөө үгээр өнөөдөр бидэнтэй яриач гэж залбирч байна. Амен. Сонирхогчоос мэрэгжлийн хүртэл хөл бөмбөгийн бүх төвшөнд байдаг нийтлэг зүйл бол тоглолтын дэвтэр юм аа. Энд багууд өрсөлдөгчөө ялахад ашиглах төлөвлөгөөгөө бичдэг. Тоглолтын дэвтэргүй бол багууд тоглогчид юу хийж хаашаа явахаа мэдэхгүй самгардана. Нөгөөтэйгүү тоглолтын дэвтэр хичнээн сайн байсан ч тоглогчид үүнийг судалж талбай дээр хэрэглэхгүй бол ямар ч ашиггүй. Амьдралын тухайд бол Бурхны үгнээс илүү гарах тоглолтын дэвтэр гэж байхгүй. Энд эсрэг талаа чөтгөрийг ялахад шаардлагатай бүх зүйлийг бичсэн байдаг. Бурхан бидний амьдралд зориулсан төлөвлөгөөтэй гэдгийг бид хүлээн зөвшөөрч болох ч чөтгөрч гисэн тоглоомын төлөвлөгөө байдаг гэдгийг ихэнхдээ үгүйсгдэг. Чөтгөрийн төлөвлөгөө бол бидний амьдралыг хулгайлж, алж устгах байхад Бурханы төлөвлөгөө нь бидэнд бүрэн дүүрэн бэлгсэн амьдралыг өгнө гэж Иохан 10:10 дээр хэлсэн байна. Өрсөлдөгчөө ялан дэлхийн тулд бид Бурханы тоглолтын дэвтрийг уншин судалж хэлсэн үгийг нь амьдралдаа хэрэгжүүлэх юм аа. Үгүй бол бид дайсныхаа төлөвлөгөөгөөр тоглох болно. Энэ 7 хоног чөтгөрийн дайралтыг няцаахын тулд Бурханы тоглолтын дэвтэр болох Библийг судалж амьдралдаа хэрэгжүүлээрэй хэмээн би танд зөвлөж байна. За Матай 7:24-өөс. Тиймд эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч бүр хадан дээр байшингаа барьсан ухаалаг эртээ зүйрлэгдэнэ. Бороо асгаж, үер буун салхиж байшин нүдсэн боловч нурсангүй. Учир нь байшин хадан дээр суурилсан байв. Эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу эс үйлдэг нь эсэн дээр байшингаа барьсан мунхаг эртээ зүйрлэгдэнэ. Бороо асгаж, үер буун салхиж байшин нүдсэнд тэр нь нурав. Эвдрэл нь асар их байлаа гэв. Луг 11:28. Харин тэр Бурхны үгийг сонсоод сахигчид илүү ерөөлтэйе гэжээ. Яков 1:19. Хайрт ах トゥ нар минь үүнийг мэдэгтэн хүн бүр сонсохдоо түргэн ярихдаа удаан уур хилэнд хойрох байг. Учир нь хүний уур хилэн Бурхны зөвхт байдлыг биелүүлдэггүй юм. Тиймээс та нар бүх бодор байдал хорон санааныхаа хамаг л үлдэгдлийг хайж дотор чинь суулгагдсан сэтгэлийг чинь аврах чадaltaй үгийг дүлгөөхнөөр хүлээж авах тун. Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчд биш, үгийг хэрэгжүүлэгчд байг. Учир нь сонсоод эс үйлдэгч нь төрлөх царайгаа толинд харж байгаа бөгөөд тэрээр өөрийгөө хараад эргэхдээ ямар байснаа даруй мартдаг хүнтэй адил юм. Харин мартамхай сонсогч бус хэрэгжүүлэгч байж эрхчлөөний хууль болох төгс хуулийг нэхур үзэн түүгээр байдаг нь үйлстэй өрөөгдөх болно гэж байна. Амен. Тэг өнөөдрийн үг та нарыг үнэхээр удирдан дагуулгалтгай бурхан ивэг.